Ингээд хүн өөрийнхөө ухамсар зөнгөөсөө холдчихсон чи юм итгээ байцсан. Аргагүй штэ. 10 жилийн боловсрал, их сургуулийн боловсрал ч гэдэг юм уу те. 90-р орноосоо бид нар ер нь бол нэг амьдралд хэрэг болохоос хэрэг болохгүй юмнуудыг сурцсан. Тэгээ яг юу мэдээд байгаа, юу сурцсан гэхээр бас байхгүй. Тэгэнгүүтээ өөртөө итгэлээ алдсан. Өөрийнхөө зөв мэдрэмж нь амьдарч байгаа орчин, нөхцөл байдал, нийгмээс шалтгаалаад унтарчихсан. Зөв мэдрэмжтэй байгаа хүмүүс нь ч гэсэндээ өөрийнхөө зөв мэдрэмжинд итгэ болцсон биз дээ. Ингээд ерөөсөн мэдгүй зүйлээсээ хүн айдаг, мэдгүй зүйлийнхаа аманд амархан ордог болцсон гэсэн үг. За тэгээ их амархан болж дээ. Ер нь тэгэл бодох юм. Ер нь ингээд би ч гэсэндээ те нэг юм улаан шарангийн дээл өмсөөл нэг хідэн ирэх зүгэл. За яг хід нэг маань чийжилж л та. Тэгэл лайв хийж болно те. Facebook дээр лайв хийж болно. YouTube дээр одоо шарын шашны зүйл ярьж хэлж болно. За тэгэл би үздэг хардаг хүн байна ч гэдэг юм уу. Өөр өөртөө хэдэн жил ажилласан хүн байна ч гэдэг юм уу. Тэгэл надад үзүүлээрэ. Би энэ заслыг чи хийгээд өгч чадна. Ингээл ярих юм бол ер нь тэгээ нэг 2-3 бичлэг хийцэн бахад л над дээр би үзүүлээ харуулаад заслаа тань дээр хийлээ яах вэ хүү гэл мөнгө төгрөгөө бариад ирэх хүмүүс бол нэг 10-аас дээш болно. Яг энийг анзаараад байгаа хгүй юу. Ер нь бол энэ талаар мөнгө олох, энэ талаар одоо хүмүүсийг мунхруулах их амархан юм байна да. Гаднах төрхөө нэг сайхан өөрчилж аваад нэг гой сүржин болгож аваад за тэгээ нэг хитэн судар ном чийжилч те. За эсвэл нэг дээрээс буусан те улааш нарын дамжуулсан дээрээс буусан нэг судруудыг уншаад чийжилж. За тэгэл яадаг юм. Би сая бясалхаад эсвэл яадаг юм. Би сая одоо явган бөөлөөд манай өвд дэц тэгж ин тэнгэрээс ийм дамжуулт хэлж ийна гэж хэлэхэд тэрийг сонссон хүмүүсийн тэл 80-аас 90% итгэжээд байгаа байхгүй юу. Их амархан болсон байна. За энийгээ дагаад нөгөө талын нөхдүүд чинь өөрсдийнхөө мөнгө санхүү эгоны зорилгыг биелүүлээд гүйцэлдүүлээд эхэлчихжээ. Бүр нүдэн дээр харагдаад байна. Тэгээ манайхан юутай холбогдоод хэнийг дагаад ямар үйл хийлгээд байгаагаа мэдгүй гадна талын дээр яриа хүмүүсийн итгэл бишрэл гэдэг юм уу одоо өнгө зүс одоо өөр юу гэдэг тэрэнд нь ингээд амархан хууртаа дагаад эхнээсээ галзуураад за тэгээд эргэн тойрныхоогоо сандраад гэр бүлийнхнийгаа сэтгэл санаагаа зовоогоод ингээд буруу юм дагаад буруу юмтайгаа холбогдоод ингээд эхэллээ. За даалт ертөнц гэдэг чинь юм аюултай байдаг. За яг арга талын ертөнцид бол яг хэлбархан шүү дээ. Жишээлбэл би одоо нэг эдийн засгийн боловсрал авах гэдэг нэг сургалтанд суулаа те. Энэ багш одоо нэг багш гарч ирэл фэйсбүүкт спонсорлол те. Нөгөө төлбөртөө сурчлагаа гэдэг шүү дээ. За манайх ийм академиэсээ санхүүгийн боловсрал олгоноо, тайлан гаргаж сурнаа, нэгтлэнгийн ийм боловсрал эзэмшүүлнэ гэдэг. За нэг өөрөө ч баг тайлангаа гаргаж мэдгүй шахав хүн мөнгө олохын тулд тэгээд сайхан зураг хөргөөнийг сайхан мэрэгжлийн студид очиж ахуулаад те. За тэгээ мэрэгжлийн постэр бэлтгээд фэйсбүүкээр спонсор хийлгээд ингээд төлбөртөө сурчлага хийлгээд гой юм бичээд ингээд сургалт зарлаад мөнгө олох боломжтой. За энэ явахтай хүн үсрээл мөнгөөр хохирно те. Очоод муу сургалт авсан бол муу боловсрал эзэмшсэн бол үсрээд мөнгөөр хохируулт нэг хэрүүл хийгээл дуусна. Амархан. Харин даалт ертөнцийн сургалт гэдэг чинь тийм амархан тоглоом шиг зүйл биш ээ. Мөнгөөрөө хохироол дуусахгүй. Тэр чинь цаана өөрийнхөө ухамсар, нөгөө сүнсэн бие те өөр одоо юу гэдгийг гэр бүл одоо үр удам гэж цаашаа энэ энерги биетэй холбогдоод ирэхээр илүү гүнзгий, илүү нарийн тэгээд энэ маргаан бүр ингээд эцэст болдоггүй. Энэ мөнхийн эргэлзээтэй гэх юм уу бүр ингээд сунжирсан илүү гүнзгий тэм хохирол үзүүлэхэр зүйл болчдөг байхгүй. Тэгээд цагдаа шүүхтэд явъя гэхээр ил харагдах юмгүй, баригдах зүйлгүй болохоор одоо хэрэг эцэлэгдэхгүй нэ штэ. Нэг ясандаа тэр хүн өөрөө хохирол үлдэнэ. Бүх юмар ганцхан мөнгө санхүү биш. Эрүүл мэнд, сүнс, өөр удам гэд энерги бүх юмараа хохироо дуустдаг байхгүй. Тэгэхээр ямар хүн дээр очиж холболт хийх чинь, ямар хүн дээр очиж засал өвөл хийх чинь гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй байна. За хамгийн энгийн жишээг би танарт өгье л доо. Зөвлөгөө гэсэн юм чинь тий. Тэгвэл одоо яах вэ? Ямар хүн дээр очих юм бэ? Хинд итгэх юм бэ? Би ч одоо зөв хүнээ дагаад байна уу? Буруу хүнээ дагаад байна уу? Энэ хүн ч одоо үнэ яриад байна, худлаа яриад байна уу гэдэг. Яах вэ гэдгийг хэлэхэд эхлээд та өөрийнхөө мэдрэмжийг сонс. Хүн болгон өөрсдийн зөв мэдрэмжтэй байдаг. Ялангуяа ингээл
олуулаа сууж итэлтэй эсвэл нэг байгууллагт би ороод байж л гаднаас хүн ороод ирэхэд л анханасаа эхний секундэд л хүнд мэдрэгддэг шүү дээ. Энэ надад таалагдах хүн байна. Тэ? Энтэй би нэг энерги нэгдэх хүн байна. Энд итгэж болохоор хүн байна да. Энэ нэг зөв сайхан энергитэй хүн байна да гэж хүнд өөрийн гэсэн зөв совь мэдрэмж байдаг. Тэрэндээ итэг. Ерөөсөө одоо Монгол хүнд тийм мэдрэмжгүй хүн гэж байхгүй. Та бүхэн өөрсдийн мэдрэмжтэй. Гэхдээ тэрэндээ итгэдэггүй нөгөө логик тархиад дагсараад өөрийгөө ингээд дараад идэх байхгүй өөрийнхөө мэдрэмжийг. За тэгвэл ядаж мэдрэмжээ даг. Энэ хүнд би итгэж болохоор хүн үү? Энэ хүн гаднаа магадгүй ингээд сайхан нэмсэглэл хүү хай гэж ярьж болно шүү дээ. Гэхдээ ямар сайхан зантай хүн бэ? Ямар ч тус сэтгхүүтэй эрдэм илүү боловсралтай хүн бэ гэж танд гадна тархиураа харагдаж магадгүй. Таны тархин тэгж мэдэрдэж болно шүү дээ. Хүнд сайхан сэтгэл төрүүлэх амархан шүү дээ. Худлаагаас очиж инээж очивол хүүе яаж ийн ээж ийн инхүү тийхүү за яаж ийн би яах вэ гэл одоо нөгөө харилцааны соёл гэдэг юм чинь суралцсан бол ямар ч хүний зүрх сэтгэлийг татна. Өөний ямар сайхан сэтгэлтэй хүн бэ? Ямар ингээд тус сэтгэлтэй хүн бэ гэд. Хүнийг энэ талаар бол хуурахад их амархан байна. За тэгвэл тэрэнд хууртаж болохгүй зүгээр л ажиглал тэр хүний энерги нь яг энэ зүрх рүү яаж орж ин тий. За энэ хүний гадна турах гадна яриа нь яах вэ? Яг энэ хүнээс гарч байгаа тэр энерги нь яаж мэдрэгч чинь. За эхний уулзалтан дээр мэдгүй бол 2 дахь 3 дахь уулзалтан дээр өөрийнхөө мэдрэмжийг чагнаад үзээ. За ингэж яг цаана яг энэ хүн миний даах хүн байна уу? Энэ хүн би итгэх хүн байна уу гэдгээл бид нар зөв мэдрэмжээр авах гэдэг шүү дээ тий. А түүнээсш наадлын тэр хувцас, өмсөн хувцас ярьж байгаа яриа инээмсэлж байгаа нүүрч гэдэг юм энэ тул туурдад ямар ч хэрэг байхгүй. Одоо барууныхын жишээлбэл ингээл дэлгүүрт ороод ирэхэл те Америкт очиод эсвэл баруунд очиод ингээл дэлгүүрт нь ороход хүмүүс нь ингээл цаанаа мэдээж энэ хүнийг ингээд юм худалдаад авчаасаа ч гэх юм уу. Тийм л юм бодож байгаа шүү дээ. Өөрийнхөө орлогын төлөө л бодож байгаа яг ясам дээр. А гэтэл наана яаж ярьдаг вэ? Өө өдрийн минь таны өмссөн хувцас чи ямар гоё харагдаж байна гэл инээгээл ийшээсөө би танд одоо яаж үйлчлэх вэ гэл. Үгүй манайх шиг нүг инээ итгэмтэй амтц чинь хүү ямар сайхан сэтгэлтэй хүн бэ гэж шууд хуурт чинь тэр гадна талын занд нь. Тэр тэгж харьцаж л бараа бүтээгдэхүүнийг зардаг. Тэр энэ бол ерөөсөө гадна талын дүр төрх шүү. Өөрөөсөө гадна талын дүр төртөнд хууртаж ирэхгүй. За би бол хүний гадна талын тэр төрх зан аашинд нь нилээн их хууртаж явж исэн болохоор одоо бүр ингээд туршлагатай хэлээд шүү дээ тий. Гаднаа нэмсэглэл амар боловсон цан гаргаал тий. Гэхдээ нэг надад бол яг нэг авах тал байсан. Миний ингээд дотоод мэдрэмж надад юм хэлээд идэгсэн байхгүй. Гаднаа бол энэ үнэхээр ингээд зөөлөн сэтгэлтэй үнэхээр ингээд тусч ингээд гоё одоо төгс хүн байсан. Гэхдээ дотор одоо тэр хоолойных нь өнгө аваач гэх юм уу тэр инээж байгаа байдал ч гэх юм уу ер нь ингээд байгаа байдал нь энэ хүн жүжиглээд нь штэ тий. Энэ хүн яг үндэ ийм хүн биш байна. Наа дотор нь өөр юм биш жүжиглээд нь штэ энэ мэдрэмж надад хэлээд идэг байсан. Тэгсэн ч гэсэндээ би бас хууртаад алдсан л ахгүй. Тэгээ одоо би үгүй миний дотроос ингээд зүүн хилээд тахад яагаад би хууртчих та гэл тийм үе байсан. Тэгэхээр хүн ингээд хууртад тийм бэлээ өөрийнхөө зүн бүр ил тод хилээд тахад хүртэл ингээд өөрийнхөө зүнг ингээд дарчдгийм бэлээ шүү. За хоёрдугаарт хүн ингээд удаан жүжиглэж чаддгүй. Магадгүй ингээд яад ихний 7 хоног тий хамт амьдрал эхлэхэд нэг өрөөнд ороод эсвэл хамт аялалд явбал ингээл найсалт нөхөрлөл ойр дотн байгаал ихэнх цагийг хамт өнгөрөөд эхлэхээр за яад ихний 7 10 хоногт хүн жүжиглдэг. За тэрнээс хойш ингээд яг доторх мөн чанар цухаж ирдэг. Хэлсэндээ хүрч чадахгүй байх. Нэгдүгээр одоо илт мэдрэгдэнтэй. Хоёрдугаарт хэлсэн үг нь үйлдэлээсээ зөрөөж явчих. Магадгүй эхний үед хүн гоё ярьж болно шүү дээ. Одоо энэ бол юун дээр ч одоо хүн таних арга шүү дээ. Хүн гоё яриад би ингээ тгий өстой тгий ингээ гэл ам дээр ингээл маш гоё яриад хүнд итгэл төрүүлчин. За 10 хоногийн дараас яад юм бэ үйлдэл нь гарна штэ. Энэ хүн үнээр анх ярьж исэн шиг үйлдэл гаргаж чадчихээн үгүй юу? Анх байсан шиг гоё харьцаатай үргэлжлүүлж чадчихээн үгүй юу гэд хүн ер нь удаан тэстгэмдөө нэг 7 үсрэл 10 хоногийн дараа гэхэд хамт ингээд удаан зурлаж явах тохиолдол ч штэ. Үйлдэл нь мэдрэгддэг нэг ааш гаргаж эхэлнэ. Нөгөө анхны зан чанар нь өөрчлөгдөн хэлсэндээ хүрхгүй байж эхэлнэ гэх юм уу яа тийм те. За эсвэл маргалдаж эхэлнэ, өөрийгөө мөрч эхэлнэ, нөгөө нэг сайхан зам ингээд хуулраад эхэлнэ. За хоёр дахь арга нь энэ ахгүй юу? Энэ жоохон баг зэрэг хугацаа шаардна. За тэгэл цаашаага 1 сар 2 сард бол үнэхээр хүний тар угаа. Хүний нөгөө дотор мөн чанар угаасаа танигдаад эхэлнэ.
За гэхдээ энэ үе дээрээ нөхдүүд ямар аргыг ашигладаг вэ? Хүн ингэдэж штэ. Энэ яг гэр бүлийн хүчирхийлэлт хүртэл явагддаг арга байхгүй юу? Гэр бүлийн хүчирхийлэлт хүртэл танигддаг арга. За тэгээд нөгөө нэг далж ертөнцтэй холбоотой тий. Би таныг сайхан ингээ гоё болгоод өгье, засаад өгье, эмчлээд өгье, өвгдөөцтэй чинь холбоод өгье. Өөр яа тиймдээ дотор сүнсийг чинь сэрийгээд өгье тий. Тэдэнд төрөг төлчихөө манад ингээд ороод ирэх гоё байна. За тэгээ явцдаа нөгөө үүлэн бүтлгүүтэд ирэхээр хүн чинь гайхан штэ. Хүүе ингэн гисэн чи яаваа, тэгнэ гисэн чи ингээ мэдрэхгүй байна. Юу болоод байна гэд жоохон эргэлзээд эхлэнгүүт нь шууд айлгаж сүрдүүлж эхэлдэг. Гэр бүлийн харьцаан ч гэсэн тэгдэг тий. Анх бол мэдээж зодож нүдэл эхлэнгүүт нь хүн суухгүй штэ. Эмэгтэй хүн суухгүй. Эхэндээ бол үнэхээр гоё юм ярьж байгаа штэ. Сүүл рүүгээ жоохон ингээл итгэцэн те нөгөө хүнийхээ хуурамч занд нь ингээ итгэцэн нэг гэрт орцсон ингээд амьдарч байхад хэдэн сарын дараа нөгөө хүний таран танигтаад чи ингэн гисэн яла тэгнэ гисэн яла гэж хэрүүлүүлдэхгүй тэглэнгүүт за хогч шүү те чи хэний ачаар ингэж амьдарч байгаа гэдэг ч юм уу ингэх юм бол би чиний тэр нууцыг чинь найз нар чинь хэлээ шүү чиний тэр нууцыг чинь би гэр бүлийнхэнт чинь хэлээсүү өстө хогч шүү чи дугаагаараа гэдэг ч юм ингээл сүрдүүлэх тэтгэлдэг гэр бүлийн харьцаанд бол энэ бол угаасаа ойлгомжтой хэрэг гэр бүлийн төр хүчилгээлийн харьцаанд орж исэн хүмүүс бол мэдж байгаа. За тэгвэл далд ертөнцийн гүрүү багш нар яадаг үг гэхээр өөрсдийнхөө нөгөө юмар чинь бас айлгана штэ. За би чамайг өстө 3 үеэр чи хараач чадна шүү. Хин дээр ирээд юу ирээд хэнийг доромжлоод байна. Би чамайг өстө ингэж чадна шүү, тэгж чадна шүү. Чи зүгээр дугаал миний үг давахгүй бол зайлаарай. Чи бол миний зэндаа төрөхгүй. Миний үг бурлуудыг зү тийм юм гэдэг ч юм уу. Одоо юу гэдэг нөгөө нэг нүдэнд хардаж гарт баригдахгүй юмараа хүнийг хараагаад занл хилээд ингээд дайраад давшлаад айлах тагт руу ордог. Хүчирхийллийн тагт руу. Тэгэхээр нөгөөдөл нь хил ам хийж чадахгүй явдаг ч юм уу. Айсандаа өгөнд нь ороод дуулууртай явдаг ч юм уу. Эсвэл хил ам хийхгүй ингээд чимээг хүн гарчдаг. Ерөөсөө л ийм л юм болж байна. За энэ бичлэгээрээ дамжуулаад бас хэлье. Хөхнөрүүд подкаст хийдэг улаач те. Та нар мэдж байгаа хөхнөрүүд подкаст хэрэг сонсдог бол. За ёстой уучлаарэ. За би ингээд төвчлээ. За яг уу ингээд хүн юмаа хийгээд явж байхад нь садаа болоод явах те өөрийнхөө юмаа хийгээд яв. Адилхан л хүн юм чи ингээд суралцаад явах те. Буруу зөв мэдээд ингээд гайгүй болоод засраад явах баха. Олон түмнийх итгэлээд байгаа хаар гайгүй болчих байх гэж харсан жил харлаа. Тэгсэн чи яасан гэсэн чи одоо бүр тэр мөнгө гэдэг зүйлийн ханаас ямар их хөөцөлдөж байна. Алдар нэр гэдэг хүндлэл гэдэг зүйлийн ханаас ямар их хөөцөлдөж байна вэ? Үнэхээр нэрээ хэрэггүй дээ. Нэрээ үр хөвгөдөд ирээ штэ. Хүн гэхдээ өөрийгөө буруу юмтай нөхцөд явж ин гэж мэдэхгүй. Өөрийгөө засаагүй нөгөө сэтгэлийн чинь хүндүрэлтэх зүйл байна уу? Сэтгэлийн чинь хүндүрэлтэх зүйл нөгөө нэг хайрыг хүссэн тэр зүйл чинь одоо хүртэл байгаа бол үүлээ битгий чааш нь хийгээч л гэж хэлмээр байна. Эхлээд өөрийгөө засалтаа. Үр хөвгтөд хайртайг чинь мэдэн штэ. Тэгээд яагаад үр хөвгтөд боддггүй юм бэ? Энэ нэг хүний өөрөө буруу юм хийсэн хүн те өөрөө зовоод өнгөрөх биш штэ. Мэдээж шүүлтэнд орно. Мэдээж ингээд буруу зүйн дэнсэгээр бид нар орно те. Гэхдээ зөвхөн бие охироод үлдэх биш. Өөр хөвгтөд үлдэн штэ. Бидний хайрлж өсгөж хайртай хүрсэт минь үлдэн штэ. Одоо олон хүнийг буруу юмтай холбоод өгч чинь яах юм бэ? Бодох хэрэгтэй штэ. За яг уу ээж аав нар те өнгөрсөн одоо ингээд хийгээд одоо бид нартай ингээ хамааралгүй за ингээд үр хөвгтөө буруу хүмүүжүүлсэн байна гэд ингээд яг сэтгэл зүрхээрээ шаналаад л өнгөрөх байх л та. Гэхдээ үр хөвгөд тэрний дараагийн үр хөвгөд гэд энэ үр хөвгтүүд надаас сууч зовж ин гэж бодохоор үнэхээр хүсэн ч гэсэндээ энэ тайван байж чадахгүй штэ. Энийгээ бодолтой тэгээ болчоосэй гэж би хүсэж гин гуйж гин. Хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа бол эсвэл дагагч нь энэ бичлэгийг ингээд үзэж байгаа бол нэг сайн бодоосой, ойлгоосой тий түмэн амтнд ямар нэгэн баримтыг би дэлгэмээргүй байна. Үнэхээр илчлээд ингээд баримт нотлохыг дэлгээд ингээд явал надад зөндөө юм байна л та. Гэтэ одоо хүний мөн үзэж яаж байгаа шүү дээ тий. Зүгээр л би ядаж тэр хохирол нь бага багасаа тий олон хүмүүсийг жишээлбэл 100 хүнийг буруу зам руу явуулах байлаа гэхэд ядаж би энд хилдэг үгээ хэлээд тэрийг 50 болгож багасгах л та. Тэр үүлийн үр карма гэдэг чинь байгаа шүү дээ. Энийг ядаж багасгах юм. Ядаж өөрөө ухаарад ойлгоод болчдгүй маа гэхээ те дагаж байгаа хүмүүс нэвэл тэр хүнийг бодоод те үр хөвгтэй бодоод хөхнөртийн бүлгэнд байгаа холболт хийлгүүлсэн хүмүүс тэр хүнийг бас
бодооч, өөрийгөө бас бодооч, үр хүүхдээ бодооч, битгий дагаасаа. Үнэхээр чин сэтгэлээсээ гуйж байна. Та нар намайг энэ одоо юу яриад байгаа одоо хүнийг доромжлолоо, нэр хүнд нь халдлаа. Одоо юу гэдгийг одоо эсвэл атаархлаа байлаа ч гэдэг юм уу, юу ч хэлж болно. За яах вэ? Намайг юу гэж хэлэх чи яах вэ? Гэхдээ үнэхээр яг тухайн хүний та нар таниач. Зөнгөө сонсооч. Тэр ямар эрчим энерги мэдрэгж байна. Одоо бүр тэр хар эрчим энерги нь бүр хитрхи их болоод хүнд наад захын зөнгөө сонсдог хүнд бол ярианаас нь л хүртэл мэдтгэр болсон биз дээ. Яагаад дагаад байгаа юм бэ? Хэрэггүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд үнэхээр бол одоо хүнийг хайрлах сэтгэлтэй бол тий өөр удмаа бодох сэтгэлтэй бол өөрийгөө хайрлах сэтгэлтэй бол тэр хүнийг ч гэсэн өрөвдөх хайрлах сэтгэлтэй бол тий бие бинийгээ хайрладаг бол энэ хар юм дэлгэрүүлээд хэрэггүй шүү дээ. Одоо бүгдээрээ сайн сайхан зүйл рүү явж гин, бүгдээрээ ухамсар сэрж гин, зүн бэлэг сэрж гин, энэ дэлхийн манд гой болж гин. Ингээд гой болохын оронд наан ингээд буруу зүг юмнуудтай нийлээд ингээд байх шаардлагагүй шүү дээ л гэж би одоо үнэхээр чин сэтгэлээсээ зөвлөж гин, гуйж гин тий. Одоо өөр нэрийг нь дурчих бас бөөч гэдэг юм уу, үзмэрч гэдэг юм уу тий, ламч гэдэг юм одоо гихинтэн ч гэдэг ийм хүмүүс байна. Цаадах нь мэдэгдээд ин гэхдээ одоо тэдний талаар би ярьлаа гэд нотлохоо байхгүй. Одоо мэдэрж байгаа мэдрэмж зүн билээ би одоо нотлох чадахгүй. Нотлохоо байгаад тэр тэгээд бүр ойрын байгаа учраас одоо хөх нууртыг онцлж хилээд ам л да. За тэгэхээр болчих хэрэгтэй. Үнэхээр үр хүүхдээ боддог бол одоо өөр юу гэх юм бэ? Би үнэхээр гуйж ин нэг муу гэж чинь үзэх гэсэнгүү надад хорсол занал байхгүй. Тэг хүмүүсээ л одоо хандж байгаа хүмүүсээ л би бодож ин би бас үр хүүхдээ бодож ин. Надад үнэхээр хин нэгний мууг үзэх тийм зүйл байхгүй шүү. Сэтгэл байхгүй. Энийг бол би одоо яад юугаараа ч одоо гэрчилж хэлдэг юм дээ тий. Тэг хинт одоо өөрийгөө даатгаж байгаа юм бидээ та нар сайн мэдлэлтэй ойлголтоо чааш тэгэл гэр бүлчин хэцүүд нь буруу юмтай нөхцөөд ирэхээр эхэндээ гой байна, эхэндээ ажил үйлс чинь бүтэн, эхэндээ зүн бэлэг төр сүнсний мэдрэмж зүн чин сайжран те зөндөөл гой юмнууд нь эхлээд болно штэ. Дараа нь ингээд буруу зүгийн ингээд зүйлийг наацсан тээцэн холболт хийлгцэн бол яадаг 6 сарын дараа жилийн дараа оюун санаанд өөрчлөлт орж ирнэ. Муу мухай сэтгэж бодогдож эхлэн шунал нь нэмэгдэн, эго нь бол нарийн түвшиндээ ихтгэн, хүний ухамсар ингээд дийлхэ болчин. За тэгээ яваад хад өөрсдийнх нь харсан даасан тэнгэрүүд хүртэл орхичдаг байхгүй. Хилж өгөө болчин. Тэгээ гэр бүлийнх нь үр хүүхдтэй хүмүүс нь хүүхдүүд нь яах юм бэ? Тэр кармах чи үүрлцэн штэ. Тийм учраас энэ дээр та нар нухацтай хандлтаа зүгээр л мөнгө өгөөд болчдөг зүйл биш штэ. Та нарын зүм мэдрэмж өслөө. Магадгүй өвдөөц ч юм уу өөр хин нэгэн ч юм нэг сүнстэй харилцдаг боллоо гэд баярлах зүйл биш шүү дээ. Шидэнд баярлах зүйл биш байхгүй юу? Үнэхээр та нар энэ зүр сэтгэл чинь өсөж гин үү те? Нэгүүлсэл чи өсөж гин үү? Эсвэл өөр юм руу яваад байна уу? Эго чи өсөөд байна уу гэдгээл анзаарал та. Би ийм зүйлтэй холбогддог болсон. Миний сүнс ингээд үзэж хардаг болчлоо. Би ийм ч мундаг өвөг дээдстэй юм байна. Ийм ч мундаг хаан удам өгсөн юм байна те. Тэрнтэйгээ одоо холбогдчихин би мундаг болчих, би мөнгө төгрөгтэй болж байна. Одоо өөрөө тийм бусад эгогч л тэтгэх юмд ч өснө. Гэтэл зүрх сэтгэл гэдэг тэр эгоны эсрэг зүйлс чинь өсөхгүй улам унна. За тэгээд бүр өөрийгөө алдтлаа харсан даасан тэнгэрүүд нь хайтал ингээ хүн явдаг байхгүй юу? Ийм жишээнүүд зөндөө олон байна. Та нар тэгээд яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Хохирсон хүмүүс зөндөө байна. Айгаа дугарч чадахгүй байна. Надад одоо айхан бол байхгүй. Надад баримт нотлохоо ёстой хэлийг хэний ч юм нүүр бардам зүйлс зөндөө байгаа учраас надад айх зүйл байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт би хүний мууг үзэх гэсэнгүү, гуравдугаарт олон хүмүүс ингэж баг хохиросоо гэдэг байгаа байхгүй юу? Баг хохиросоо буруу зүг юмтай баг очсон алдсан нөхцөөсөө гэдэг үүднээсээ би анхааруулад хэлээд байгаамаа. Та нар надад итгэхгүй гэж болно. Гэхдээ ядаж нэг сонссон юм чи ажиглаараа тандаараа тий тухайн уг хүний доторх тэр үнэхээр сэтгэл байна уугүй эсвэл эго маш том хар ингээд сүнсний эго орчоод тэрүүгээр үйл хийгээд тэнүү гэдгийг та нар одоо өдөд мэдрэхтэйгээ болж байгаа шүү дээ. Тийм учраас анхаараарай гэж чин сэтгэлээсээ хүсэж гин гуйж гин. За одоо өөр юу хөвдөө тэгээд хэлсэн ярьсан хүмүүс нь ингээд одоо нэг гэлээ өргөдөр бас тий анхааруулаад тохирогч нар нь ингээд эхнээсээ ил гараад бичиж гин. Гэтэл та нартай сайн яваа нэгнийг амууллаа, хатаархлаа.
өөртөө хооронд уулзраа олж чадахгүй инглээ тэглээ гэдэг олон хүмүүс өмөрж байгаа харагдаж байна. А яг өмөрж байгаа хүмүүсийг би буруутгасангүй мэдээж л нөгөө чин сэтгэлээс итгэцэн явж байгаа учраас бол надад одоо тэр хүмүүстэй одоо хэрүүлээгээд тах зүйл байхгүй. Хамгийн гол нь та нар өөрсдийнхөө зүнг сонсооч тий. Тэгээ заавал алдсан хойно заавал ухаарах хэрэгтэй юм уу? Заавал 6 сарын дараа тий хамгийн наадталтаа 6 сарын дараа л мэддэгдэж шүү дээ. Чааш одоо жил 2 жилийн дараа. Хамаг юмар ингээ хохирсон хойно та нар мэдэх гээд байгаа юм уу? Эртгийн ингээ зөв ингээд өөрийнхөө зөв зөв билгийг ингээ сонсооч даагаач. Эго огч нь л өсөж байгаа. Эгот ч нь л баяр таашаал авчирж байгаа. Сүнсний тэр шидийг чинь бас өгж байгаа. Угаасаа хар талхыг өгч чаддгийн. Эд мөнгө сүнсний шид тэр алдар нэр эгогч өсгөх тэтгэх юмыг өгч чаддгийн. Оронд нь харин дэндүү ихийг авдгийг шүүл гэж би танарт хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө ойлгосон байхаа. Бусдаа анхааруулж хэлээрээ өөрсдөө бас боломжтой байгаарэ. Энэ талаараас зөвлөгөө авахар бол чат бичээрэй. Би яг боломжтой үед ингэж чадах чинь нэгрэл зөвлөгөө өгнө. Тэгээ та нар ч гэсэндээ зөвлөгөө авахдаа энэ хүн үнэхээр зөвлөгөө өгч чадхаар хүн байна үгүй байна гэж намайг бас над дээр бас мэдрэмжээ ажилуулаарай, чагнаарай л гэж хэлмээр байна. За тэгээ бүх зүйл сайхан байх болтугай. Одоо мууг түгээжсэн муу талын үйл ингээд дэлгэрхгүйгээр ингэсгийгээд төгсөх болтугай гэж юу хүмүүс бүгдээрээ зөв замаа болоод яг дотор ингээд сүнс ухамсараа жинхэнэ сүнс ухамсараа сэрийгээд жинхэнэ өвдөцтэй холбогдоод ухамсараа сэрийгээд бэлэг оюунаас сэрийгээд эго гэдэг зүйлээ даахгүйгээр те хайр нэгүсэл гэдэг зүйлд ингээд ороосэй гэж юрөөё. За тэгээ дахин хэлэхэд зөвлөгөө авахаар бол би зөвлөгөө өгч чадсан шүү энэ тал тэр үнэхээр зөв зүйлтэйг очно алдаад байна уу буруу зүйлтэйг очно алдаад байна уу гэдэг тэр би чадхаараа зөвлөгөөг нь миний бүр зүүн одоо совин ажиллаж чадахгүй зүйл дээр хүртэл би чаддаг мэдгээсэн те асууж аваад нээлж хамтарч байгаа тэр одоо зөв буруу зүйл рүү ч дагаад байна уу гэдэг дээр чадхаараа зөвлөгөө өгч чаднаа. За энэ хүртэл сонсон баярлалаа. За бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа цаг үеийн мэнд хүргэе. Энэхүү бичлэгээр би зөвлөмж хүргэе гэж бодлоо. За юуны зөвлөмж бэ гэхээр сүүлийн үед хүмүүс далд ертөнцийг сонирхох боллоо, энерги, мөн чанарыг сонирхох боллоо, сүнс, манифест, сэтгэл зүй, сэтгэл ангаалт гэд энэ талын мэдээллүүдийг маш их сонирхох боллоо. За тэгсэн чинь сайн хайжгаар сар гихчээр хүмүүс ер нь өдөр ирэх тусам л нэг нэгээрээ энэ сэдвийн талаар сонирхож эхэлсэн чинь ашигын сэтгэлтэй зөвхөн одоо эгогоо тэтгэх эсвэл ашиг мөнгө олох зорилготой тийм хүмүүс нэг талын бизнесээ болгож байна. За яаж юм гэсэн чинь за өөрийгөө хайж ирээд өөрийнхөө учрыг олох гээд энэ далд ертөнд сүнсний талаар мэдээлэл судлаад ирэнгүүт нь өвгд эцтэйгээ холбогдох ёстой. Би чамайг өвгд эцтэй ч холбоод үгүй. Эсвэл чи ингээд тэнгэртэй хүн байна, улаач болох хүн байна. Улаачин тамхтай хүн байна. Би чамайг ингээд шаваа болгоод өвгд эцтэй ч холбоод өгөө. За сэрэлт гэдэх яриад байгаа. Тэгсэн чинь за би чиний дотоод сүнсгч сэрээд өгөө. Одоо хүүх сүнс ч гэдэг юм, язгуур сүнс ч гэдэг юм уу те. Ингээ өвгд эцтэй ч холбоод өгөөч гэдэг юм. Ингээд зөвхөн ашигын төлөө за тэгээд яг сэрээс зүйл байхгүй яг өвгд эцтэй ч холбосон зүйл байхгүй өөрийнхөө талын нөхдүүдтэй буюу хар талын нөхдүүдтэй холболт тэгээд өгчдөг тийм одоо хүмүүс байна. За мэдээж одоо энэ талын бүх хүмүүс муу хүн гэсэнгүү гэхдээ яг ингээд зөвхөн ашигын төлөө эгогийнхоо зорилгын төлөө явж байгаа хүмүүс нь за нийтдээ 100%-аас 70% байна шүү. 70% гэл ойлгочих. Энэ талын одоо холболт хийгээд эсвэл үйлчлэг үзүүлээд байгаа хүмүүсийн за миний анзаарснаар 70% ер нь жоохон ингээд буруу чигтээ буруу зүгрэн ингээд хүмүүсийг мэдгүйгээр нь талентуулаад залаад байгаа. За энэний нэг шалтгаан нь болохоор хүмүүс өөрсдөө ерөөсөө мэдлэхгүй байна. Өөрийнхөө зөнгийг ингээд сонсож чадахгүй байна. За ялангуяа хамгийн энгийн жишгээр тайлбарлах юм бол эмнэлэгт очивол өөрийнхөө бие чагнадаг хүн чи яах юм эмчийн үгээр явдаг юм байна шүү дээ. Нэг эмнэлэгт үзүүлэл шинжилгээ өгөөл эмчийн амыг харахаар эн чин болохоо ачиж тэр чин болохоо ач тийм юм уу тэр чин өвдөд байгаа юм байна ийм хагалгаанд орч гэдэг юм уу ийм эмчилгээ хийх гэхээр
үг дуугаа эмчийн үгэнд орчдөг. Тэгэхээр бид нар ерөөсөө хин юу гэж хэлнэ үү? Ерөөсөө өөрийгөө чагнахгүй би яагаад вэ? Үнэхээр энэ имийг уух хэрэгтэй юм уу? Үнэхээр энэ эмчилгээ надад хэрэгтэй юм уу? Эсвэл өөр юмнаас болоод байна уу гэж өөрийгөө чагнахгүй дандаа хүний амар явдаг болцсон. Энийг бол сүүлийн хэдэн жилд дадуулсан байгаа учраас ерөөсөө энэ талын мэдлэгтэй ч гэх юм уу, хүмүүс ингэж сайнаар ярьцсан ч гэх юм уу те, эсвэл цаанаас нь диплом сертификат гартуулсан ч юм уу, тийм хүний үгээр л ерөөсөө амьдраад сураад татчихжээ. Гэтэл бид нар өөрсдийнхөө зүн мэдрэмжид итгэдэг, өөрсдөндөө итгэдэг байх юм бол шууд хин нэгэн эмчийн эсвэл хин нэгэн үзмэрчийн те, эсвэл хин нэгэн тэр холболтгийн сүнсэгчийн сирен гэд байгаа тэр үйл хийгээд байх нь хүүхдүүдийн үгэнд шууд итгээд орохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр ийм болчоод найлал талаасаа л гэсэн үг. За нэг талаас хүмүүс ерөөсөө одоо зөнгөө сонсож чадгаа гэсэн өөрөө өөртөө итгэхээ байсан тий. Өөрийнхөө зүн мэдрэмжийг чагналаач гэсэндээ ерөөсөө өөртөндөө итгэлгүй болчих. За тэгээд их айц тавтамдах болчих. Жохон сүрдүүлчихэд л хүн айцсандаа болоод үгээр нь явдаг болчихжээ. За эмчийн жишээн дээр л авъя л да тий. Одоо өстой ингэж эмчилгээ хийхгүй болохгүй шүү, наа чи хүндрэлээ байлаа. Одоо өстой энэ нэмийг уухгүй бол наа чи ингэ шүү гэл нэг юм хэлчихэд айсанд болоо шууд үгэнд дагдаг. Тэрнтэй адилхан за одоо чи л өстой нэрэ өвгдөөцтэйгээ холбогдохгүй бол эсвэл энэ үүлийг хийхгүй бол энэ заслыг хийхгүй бол насгүй болчихжээ гэдэг ч юм уу. Ингээл ерөөсөө хүнийг айлгахад амархан болчиход байна. Хүн мэдхгүй зүйлээсээ л айдаг, мэдхгүй зүйлээс. Тэгээ